намайг Батулга өгтөө их тулга гэдэг одоо медтек партнер гэдэг бас технологийн стартап компани гүйцэтгэх хэрэглээр ажилладаг ийм залуу байгаа. Тэгээ стартап компани нь бас л нийгмийн асуудлыг шийддэг, технологийн шийдлүүдийг санал болгодог ийм байгууллага. За эхнэрийнхээ хувьд бас танилцуулга явуулчихвал тий. За сайн байцгаана уу, намайг Дүүрэн Жаргал гэдэг. Би Дөөрөж Эрдмийн театрын балетын бүжигчнээр ажилладаг. Мөн үндсэн ажлынхаа хажуугаар Монголын Contemporary Ballet хөтөлбөрийн буюу төрийн бус байгууллага тас давхар бүжигчнээр ажилладаг байгаа. Тус төрийн бус байгууллагын онцлог нь юу вэ гэвэл байгаль орчны асуудлыг орчин үеийн бүжгийн урлагаар хөндөж нийгэмдээ харуулахыг зорддог, нийгэмдээ маш тийм хүчтэй мессеж өгөхийг зорддог байгууллага учраас би тус байгууллага цаг хүчээс нэлээдгүй зориулж явдаг. Бид хоёр охинтой болсон. Тэгээд одоо бас 3 сарын өмнө Аз бэлэг гэдэг бас хөөрхөн охинтой бас агаад. Сайн дурынхаа ажлын хувьд болонгууд Эртэж Монгол гэдэг хөтөлбөр байдаг. Одоо 21 аймагт бас явж гин. Эртэж Дархан гэдэг явж гин, Эртэж Монгол гэдэг явж гин. За энэхүү хөтөлбөрийг бас 2019 оноос хойш ихнэр бид хоёр бас тий тодорхой бас хүмүүстэй хамтраад ингээд бас хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ энэ ажил маань бас олонгууд нийгэмд бас эрг зөв нөлөөллийг бас бий болгоход төхөн болдог болов уу гэж бодож байна. За бас 2015 оноос хойш бас GSI гэдэг дэлхийн залуу иргэдийн идэвхтэй залуу иргэдийн байгууллага гэдэг тухайн байгууллагт бас өөрийн цаг зав бас энерги зарцуулаад ингээд явж байгаа. Тухайн байгууллага нь олонгууд бас нийгэм рүүгээ чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг бол санаачлаад хэрэгжүүлдэг. Тэгээ энэ байгууллагаас бас маш их зүйлийг суралцж буцаагаад нийгэм рүү бас нэлээд их зүйлийг өгөхийг хичээж явж байна. Миний хувьд болохоор урлагаар дамжуулж нийгэмдээ сайн сайхан, гоо зүйн мэдрэмжийг бол түгээх гэж зорж байгаа гэж бодож байгаа. Яг одоогийн үндсэн ажил маань бол Дөөрөж Эрдмийн театрт балетээр ажилладаг. Нийслэлийн гэр бүл хүүхд залуучууд хөгжлийн газрын нийт хамт олондоо бас энэ гэр бүлийн олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэ онцлог гэр бүлүүдийг бас тодруулж байгаад нь бас юуны өмнө талархал илэрхийлээ. Тэгээд бид хоёрын хувьд бас хайрцангуй тэг залуу гэр бүл, залуу хүмүүс суралцж яваа, хөгжиж яваа залуу гэр бүлүүдийг бас тэг энэ хүү арга хэмжээндээ оролцуулсанд тэг баярлаа. Юуны өмнө баярсан талархснаа бас илэрхийлээ. Тэгээд бас та хэдийнхаа энэ хүүхд залуучууд гэр бүлийн харилцаа, боловсрол, хөгжлийн төлөө бас хийдэг ажиллаж бас өндрөөс өндөр амжилт хүсье.